Гренланд уул уурхайн салбарт толгой цохих боломжтой гэдэгтээ хүмүүр санал нийлдэггүй. Тус улсын боломжит потенциалын талаар бидэнтэй харилцахгүй юу? Гренландын байгалийн нөөцийн талаар тоо баримт дурдж болох уу? Greenland is obviously a huge island. Мэдээж Гренланд бол асар том арал. Миний хувьд хэмжээ болон нөөцийн хувьд Гренландд хэрэгжиж байгаа хамгийн том газрын ховор элементийн төсөл буюу манай компанийн хэрэгжүүлж буй төслийн талаар ярих боломжтой. Бид энэхүү төслийнхөө хүрээнд лицензийн талбайнхаа 5-1 хүрэхгүй хэсэгт хайгуул хийж, тухайн хэсэг газар нь 1 тэрбум тонн давсан ашигт малтмлын нөөцтэй болохыг илрүүлсэн. Тиймээс энэ бол хэдэн зууны турш үргэлжлэх дэлхийн хэмжээний томоохон хөрөнгө оруулалтын үндэс цураа гэж хэлж болох юм. Зарим хүмүүс Гренландд олборлолт хийх нь арилжааны компаниудын хувьд хэцүү гэж хэлдэг. Үнэхээр тийм гэж үү? Огтхон ч үгүй. Мэдээж зарим хүмүүс нэг талаас тэгж харж байж болох юм. Гэхдээ бид өөрсдийн туршлагадаа үндэслээд харахад манай төслийн тэзүүг харсан ч энэ бол маш үнцэнтэй хөрөнгө оруулалт гэдэг нь тодорхой байна. Тийм ч учраас бид сүүлийн 10 жилд үүнд 150 сая гаруй $. Зарцуулсан. Мөн бид хайгуулын ажилдаа төвлөрч, төслийг хөгжүүлэх арга замыг эрэлхийлж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг эзэмших сонирхолтой байгаа нь нууц биш. Өнөөдөр бидэнтэй ярилцсан нэг зочин Дональд Трамп Гренландыг эзэмшихийн тулд юу ч хийхэд бэлэн гэж бодож байгаагаа илэрхийлсэн. Америк нэгдсэн улс Гренландыг удирдах хэтийн төлөвийн талаар та ямар бодолтой байна вэ? Бид бол уурхай ажид, улс төрчид биш. Тиймээс надад энэ тал дээр ямар ч бодол алга. Бидний зүгээс гол анхаарах зүйл нь Гренландын энэ их нөөцийг нийлүүлэлтийн сүлжээнд оруулах явдал юм. Бид нийлүүлэлтийн сүлжээгээр дамжуулан дэлхийн өнцөг болон бүрт чухал ашигт малтмал тээвэрлэдэг. Энэ л бидний анхаарах зүйл. Гренландд үйл ажиллагаа явуулдаг томоохон тоглогчийн хувьд Трампын засаг захиргаа эсвэл цагаан ордны албан тушаалтнууд танай компанид хөрөнгө оруулах, худалдаж авах сонирхлоо илэрхийлж байсан уу? Бид зөвхөн цагаан ордон төдийгүй Хятад, Европ зэрэг олон улсын хөрөнгө оруулагчдаас худалдаа авалтын саналд асралтгүй хүлээн авч байгаа. Америкийн засгийн газар хамгийн сүүлд хизээ ямар санал тавьсан бэ? Өнгөрсөн 7 хоногт л байх. Хэрв Америк нэгдсэн улс Гренландыг эзэмшиж эхэлбэл энэ нь танай компанид ашиг тусаа өгөх болов уу? Танай уул уурхайн төсөл 2021 онд уран олборлолттой холбоотой маргаанаас болж хойшилсан. Америк нэгдсэн улс байгаль орчны зохицуулалтын хувьд илүү зөөлөн байх болов уу гэж би бодож байна. Америк нэгдсэн улс болон Гренланд зэрэг барууны орнуудын байгаль орчны зохицуулалт стандартууд маш өндөр байдаг гэж хэлэхэд хэцүү. Бодлого өөрчлөгдлөөгээд жишээ нь Гренланд л гэхэд байгаль орчны зохицуулалт нь заримдаа манай үйл ажиллагааны талд, заримдаа манай эсрэг болж өөрчлөгдөж л байдаг. Тэглээгээд стратегийн хөрөнгө болон түүний цаад мөн чанар нь өөрчлөгдөхгүй. Хэвээрээ байгааг ойлгох нь чухал. Манай хөрөнгө байж л байна. Хаашаа ч хөдлөхгүй. Энэ төрлийн төслүүдийн мөчлөг маш урт үргэлжлэх хандлагатай байдаг бөгөөд зах зээл эхэндээ энэ бүхнийг буруу тооцоолох тохиолдол гардаг. Танах шиг бизнесүүдийг дэмжихийн тулд Гренланд ямар сайжруулалт хийж болох вэ? Юуны өмнө засгийн газрын баталсан 20 дугаар хуулийн төсөл буюу уран олборлолтыг хориглох хууль бол төслүүдийг зогсоох, мөн лиценз олголтод нөлөөлөх зорилгоор дур мэдэн гаргасан хууль юм. Тиймээс ямар нэг байдлаар үүнийг илүү уян хатан болгож шинжилэл хийх хэрэгтэй. Мэдээж бид иргэдийн санаа зовнилыг харгалзан үзэх нь зөв. Мэдээж. Гэхдээ энэ бол аюулгүй гэдэг нь батлагдсан төсөл бөгөөд олон жилийн турш дэлхийн хэмжээнд төдийгүй Гренланд дотооддоо дэмжсэн. Тиймээс бид яг одоо улс төрийн цаад бэрхшээлтэй тулгараад байна. Бид геологийн бус улс төрийн цаад бэрхшээлтэй тулгарч байна. Аюулгүй байдал бол маш том асуудал гэдгийг та мэднэ. Дэлхийд даяар засгийн газар болон компаниудын хувьд ч адил. Хятад саяхан газрын ховор элементийн экспортоо хязгаарлах шийдвэр гаргасан нь газрын ховор элементийн хувьцаа түүний дотор танай компанийн хувьцааны огцом өсгөд нөлөөлсөн. Газрын ховор элемент олборлагчдын хувьцаанд хөөсрөл үүссэн юм шиг санагдаж байна уу? Огтхон ч үгүй. Зах зээл үнийг дахин тохируулж байна гэж бодож байгаа. Газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ зөвхөн өртөгдөр үндэслэж биш. Харин нийлүүлэлтийн аюулгүй байдалд үндэслэн үнэ тогтоож байна.
Одоо барууныхан маргаан дагуулдаг хүн төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай байгааг баг багаар ойлгож эхэлж байна. Хятад улс үүнийг нэлээд удаан хугацаанд хийж байгаа. Улс орнууд одоо зөвхөн зардлыг төдийгүй тодорхой харьяаллын бүсэд өөрийн гэсэн нийлүүлэлтийн сүлжээтэй байх аюулгүй байдлын асуудлыг харгалзан үзэх хэрэгтэй. Тиймээс зах зээл дээр хувьцаануудын ханш зөвхөн зардал төдийгүй харьяалал, эрсдэл, үндэсний эрх ашигтай нийцэн өөрчлөгдөж байна. Хятадын төв банк 14 сар дараалан алт худалдаа авалтаа нэмэгдүүлж нөөц нь дээд түвшинд хүрч нийт үнэлгээ нь 18.6 тэрбум доллар болсон байгаа. Энэ нь бол тус улсын гадаад валютын нөөцийн 17 орчим хувийг бүрдүүлж байна. Хөтөлбөрийн уул уурхай товарын зах зээлийн мэдээллээр иргэн үргэлжлэнэ.